За ТV-с телевиз төрийн банктай хамтран бэлтгэдэг Монгол гайхамшигын ярилт Домгийн мөрөөр нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгчтэй авахүндэ хүрж байна. Бид бүхэн өнгөрөх дугаараар Архангай аймгийн Сахир сумд байрлах Өвгөн Гэсрэл ламын Булш шунхны талаар үзэгчтэй авахүндэ хүргэсэн бол энэ удаа үргэлжлүүлэн энэ хүү нэвтрүүлгийг хүргэж байна. За хуучнаар далай жонхорвангийн хошууныхны үед үл мартагдах эрдэм чадалтай ээждтэй 90 хувилгаантай сонин хачин домог яриа нь одоо ч ам дамжин яригдсан. Нутаг усныханд нь үлзий буян өгөөж шишгэн тусаж байдаг олон түмэндээ Өвгөн Гэсрэл лам хэмээн хүндлэгдсэн тоон эрдэнэ Цэвэн рашийн чултам жамзэг ламтны тухай та бүхэндээ нутгийн иргэдийн яриаг сонирхуулан хүргэх гэж байна. За Өвгөн Гэсрэл ламыг нутаглуулсан уулыг Содон Дарж явуул гэдэг боловч одоо сүсгтэн олон түмний нэрлснээр Багшийн төмбөн гэж нэрлэн заашжээ. Багшийн төмбөнд хоёр шарил бий. Нэг нь Гэсэр багших, нөгөө нь Багшийн шав сорж лам санжижвэн шарил гэж ярьдаг бөгөөд Гэсэр багшийг жанч халахад Багшийн гэрээсийн дагуу сорж лам санжижв. Сорж лам санжижвыг урхан болоход авга ах хүнгэрэг дандар maaрамб мөн зандшуулан нутаглуулсан гэдэг яриа байдаг. За тэгвэл энэ тухай нутгийн иргэдийн сонирхолтой хуучрааг үзэгчтэй авахүндэ Домгийн мөрөөр нэвтрүүлэг хүргэж байна. За, Монголын үндэсний их сургууль ТV-с телевизийн хамтарсан судалгааны баг өнөөдөр Архангай аймгийн Сахир сумын төвөөс ээлжид нэвтрүүлгээ эхэлж байна. За, Архангай аймгийн Сахир сум бол хуучнаар Сайн оюун аймгийн Далай Чонхорвангийн хошуу. За, Буддын шашны соёл, зан үйлээрээ бол одоо Халах дөрвөн аймагтаа бол томоохон байр суурийг эзэлдэг. Олон 10 эрдэмтэн мэрэгдэг төрүүлсэн ийм бүс нутгаа. Ингээд Сахир сумын төвдөр бид бүхэн энэ сумын нутагт 1816 онд төрж 1894 оны үед таалал төгссөн нутгийнхны томоохон шүтээн Өвгөн Гэсрэл лам чултам жимтсэн тухай ярилцахаар Сахир сумын энэ ахмад наснуудтай уулзж байна. За одоо манай өнөөдрийн ярилцлаганд Сахир сумын боловсролын байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагын ажиллаж байсан одоо өндөр настан Үлзий бат Чимээхүү, Гэлэг Дорж, Пэрэнлээ нарын ийм одоо ахмадууд оролцож байна. За ингээд бүгдээрээ яриагаа тус нутгийн одоо шүтээн Өвгөн Гэсрэл лам хэмээн алдарсан Цэвэн аршийн чултам жимтсэн агсны тухай одоо энэ яриагаа эхлэе. Гэсэр багш бол одоогоос 200 жилийн өмнө одоо байсан хүн гэж үздэг. За Гэсэр багшийг сая одоо хэллээ. 1816 оноос 1894 оны хооронд одоо байсан гэсэн одоо ийм таамаг бол явагддаг. За тэгэхээр энэ дээр бол тариатын хүрээ бол гол том одоо халахын том сүм байсан. За энэ үед бол одоо Гэсэр багш тэгээ модоор нэг Таштава гэж одоо алдарсан тэр мэрэгэн Таштава лам давын амнаас тавс гарч тариатын хүрээнд хоёр гуйлан хүн үлдэх юм гэж одоо зурж байсан. Зурхааш гимпэж зурхааш хэмжлэнгийн алдартай хүмүүсүүд байсан. Тэр нь одоо тариатын хүрээний одоо сэргэн мандалтын одоо гол үе юм а гэж үздэг. За мөн тариатын хүрээг бас ер нь 10-аад мянган хүнтэй Европынхан бол одоо хүрээ хот гэж нэрлэжсэн. Тийм томоохон одоо тийм шашин номын төв байсан юм а. За энд ялгарч исэн хүний нэг бол одоо Гэсэр багш. За Гэсэр багшийг зүгээр одоо манай нутгийн Мэжидгам гээд одоо судлаач түүхч хүмүүл тэр Далай Чонхорвангийн тулгуур хутган гэдэг номонд бичигтэйвэл 1840 онд Гэсэр сумыг тариатын хүрээнд дээр байгуулсан. Тэгээд 1841 онд Манжин хааны одоо шөвшөөрснөөр Гэсэр цамыг анхудаа цугласан гэж. Тэгээд энэ Гэсэр цамыг тэр гатуу цамыг одоо гатуу цам сорыг цуглахад кивш чултим жамц гол үүрэг гүйцсэн гэж одоо түүхч тэмдэглэн үзсэн гэж тухай бол бичсэн байдаг. За ингээд үзэхээр бол зүгээр 1841 онд тэр самыг үлж яхад бол кивш багш үнцэндээ нэг 25 6 настай кивш цалтай эвэдбэр цалтай ийм хүн байжээ гэсэн юм байдаг. За хоёрдугаар тэгвэл Гэсэр багшийн тухай бол ер нь хүмүүсийн ам дамжсан маш олон үнэмшмээргүй итгэмээргүй юм шиг ирнээс эвэл амьдралд одоо үндэ тохиолдсон явдаг одоо ярьсан хууч ирээ домгуудад манаас маш олон байдаг. Гэсэр багшийн одоо тэр одоо оршиж байгаа газрын болохоор зэрэг бол Содон Дарж явуул гэж нэрлэдэг.
За содон дэр жагуул гэдэг маань бол төв дээр бол буян хурах гэсэн үг юм гин л дээ. Тэгэхээр зөв багшийг өмнө одоо өгсөн нэр юм уу сүүлдэгч нэрийг бид хараахан мэдэх юм аа. За тэгээ хоёрдугаар тэгвэл 2 удаагийн төмөр болсон. Одоо 2 удаагийн төмөр болоход бол ерөөсөө хамгийн сүүлийн төмөр 2000 онд болсон. Тэр төмөрийн цурав бол одоо яг хоёр багшийн шарилдын одоо ондан шуусан шарилдын онгоны тэнд ирээл өөрсдөө унтарсан байдаг. Ямар тач гэсэн бол багшийн шарилд бол гал төмөрд хуугдагдахгүй маа гэдэг нь бол одоо тэр их төмөр байсан. Тэр үлбэр одоо Завхан аймгийн одоо Булнай нурууны араас гарсан юу наас гарсан гэдэг юм штэ. Аршаан тожуулаас гарсан төмөр ингэж даваж орж ирэхэд тэр үнд бол одоо өртөө байсан. За ийм бол бие өнөдөр үтсэн. За ингээд бус домгуудыг бол манай энэ хүмүүс бол бас ярих байхаа гэж бодож байна. Ер нь олон төмөнд өөрөө хэлэхдээ бол тэр одоогийн онгосон газрыг бол өөрийн гэрэлсэн газар гэдэг. 3 онцтэй 3 онцын дунд онцон дээр намайг одоо оршуулаарэ. Тэнцээ байж энэ гушуун нутгийн энэ олон төмнөд ил талдын одоо ороолон альбан юмнаас нь хамгааж энэ үеэрээ би оршичоё гэж хэлээд энд оршсон гэсэн нэг яриа байдаг юм аа. Тэсвэр багшийн эрдэм чадал, номын ирээд хувилгаан чанарын тухай олон арван домгууд байдаг. Тэр олон арван домгуудаас одоо бас сонирхохыг хүсэж байна. Тэн дотор нэг ийм баг одоо сүсгтний дунд хилт зүг шахуу болтлоо хэлэгдсэн нэг үг байдаг л да. Тэр тэсвэр багшийн холбоотой төгс ингээд намтрыг судалж байгаа. Энд үүл унсан гэсэр багш гэж. Тэ үүл ундаг өвгөн гэж. Одоо үнэхээр одоо энэ юутай холбоотой үүл унах гэхээр нэг л сэтгэл багтахгүй. Энэ домгийн тухай даа нэг онцлоо тэр домгуудын төлөөлөд үлзий утах яриад өгөө да. Тэр үүл ундаг өвгөн гэсэр багш гэдэг бол ерөөсөө энэ хошуу утлаараа Монголоор л багш их сонссон яриа болчиход байгаа л да. Тэр гисэр сам гэдэг бол уг нь тэр үүл хөлөгдөгч гэсэн гисэр гэдэг үгээс өөрөө төв дээр үл хөлөгдөгч гэсэн үг юм гин л дээ. Тэгээд гисэр багш гэхээр зэрэг яг хүмүүсүүд нөгөө төвд хэлнийхээ гисэр гэдэг үл унагч хөлөгдөгч гэдгийг үл ундаг гэж. Тэг ямар таашсан бол одоо тэнгэр усыг захирдаг гэсэн л үг юм болоо даа гэж одоо бид нар бодож байгаа юм л да тий. Тэгээд тэр хатуус орон тэр гисэр зам гэдэг энэ тэр шашин номын яг тэр зан үйлэн юу байгаад тэнд гівших зүтгэмж онц гол үүрэг гүйцгсэн гэж хэлхийг бодоход бол тэр голсон тэр энд эрдэм чадал нь бол тодорсон тэр үгээр нь одоо гисэр замын анх зүгүүлсэн тэр өөрийн алдаршуулсан нэр юм болов уу гэж бас бид нар боддог. Хүн гисэрлам чөлтөмж ямцгай одоо өр хүүхэдтэй удам угсаатай хүн байсан юм болов. Яг одоо өнөөдөр цахир сумын хүн ардын дунд гисэрламын удамын ураг удамын хүмүүс гэж одоо байна уу? Гисэр багшийг бол энэ Аранга аймгийн одоо энэ цахир сумын нутаг тэр очроо хайрхан уулын энэ одоо өвөрт төрсөн гэж ингэдэг. Тэгээд өөрөө одоо амьдралынхаа сүүлийн энэ үед одоо энэ гэдэг үл энэ нуурт хөхт нуурт одоо ирж энэ сууршид нутгалж байсан. Тэр хүн бол өөрөө үр хүүхдийн хувьд бол нөгөө лам хүн учраас байхгүй. Хамаатан садангийнх нь одоо хүмүүсүүд бол 1-2 байдаг юм аа. Одоо хамаатан садан гэсэн улсууд бол байдаг. Энэ дээр бол одоо тэр гиндэн сэрэнгийн давааж анцсан гэж байсан. Тэрний дүүгээс гарсан одоо эмэгтэй дүүгээс гарсан энэ Батчлун гэж манай энэ захир сумд одоо ажиллаж амьдарч байгаа малын мэрэгчлээ нэг залуу байдаг. Өвгөн гисэр лам гэдэг хүн зөвхөн сүсгтэн олондоо үйлч сүсгтэн олныхоо буян заяа мөрийг дааж явдаг төдийгүй бас одоо тухайн үедээ засаг төрдөө үйлчилж байсан тухай домгуудад нь бас гардаг юм байна лээ. Жишээ нь одоо Сайн Ноён хаан аймгийн Далай Чонхор ангийн хошуу, Төвшөөт хаан аймгийн Дайчин ангийн хошуу хоёр бол одоо Бурхны номын мэрэг дээр бол хоорондоо их өрсөлддөг байжээ гэж домгон дээр тий. За Далай Чонхор ангийн хошууны дараатын хүрээнээс одоо жишээ нь Түнэрэг Дандар Мааранбыг төрүүлж яхад Дайчин ангийн хошууны хүрээнээс Дандар Аграмбыг төрүүлж исэн байх чийтэй. Далай ангийн хошуу 80 тухай майдар Бурхныг бүтээж яхад Дайчин ангийн хошуун дээр 108 тухай хот мандлыг бүтээж исэн байх чийтэй. Ингээд хоёр хошууны засаг ноён одоо бие бинийгээ сүулдэ давж гарах гэж ингэж яхад Далай ангийн хошууны засаг ноёнд гисэр лам их том тусалж байсан гэж тэгээд тэр өрсөлдөөн зогсож байсан гэсэн домог яриад байдаг. Энэ талаар одоо бас тодорхойлж ярих уу? Энэ тухай бол бас яг хүмүүс бас ярьж л байдаг. Энэ манай нутгийн
телевизээс ирдэггүй байсан Санжаа хугааны домгийн жимээр гэсэн номонд бол энэ тухай нэлээд бичсэн байгаа юм л да. Тэгээ яг ноён дэр хүнтэй бас яахан хэрүүл уруулах юм уу тэмцэл хийгээд тэгээд одоо бас зарлиг болгож ийсэн. Тэгээд одоо чиний одоо тийм эрдэм чадал байдаг юм бол тэр хүнд үнэд одоо нэг хүчлэн бууруулаа гэж. Тэгээд одоо бүр толгой руу ганцаар зогсож ийсэн гэж. Тэгээд ямар ч хэцүү юм бидээгээд уйлаа тэгээд гарч ийсэн гэж. Тэгээд өөрөөр хэлбэл ямар ч үйлдэл шашин төрөл бас шашин бол төрийнхэн дор байж ямар ч эрдэм нутаалан байсан ноёнд үгийг бол бас дагдаг л тийм л байсан цаг үед л амьдэрсэн тухай бол бичсэн байдаг юм байна. Итгэл там бол амьдрсан хугацаа төрсэн мэндэлсэн насны хувьд бол өвгөн гэсрэл ламаас бол хожуу юм. Үндсэндээ 1920 онд нас орсон, тааллуулсан. Гэрээс хэлсийн дагуу 75 жилийн дараа буюу 1995 онд одоо газрын хөрснөөс шавнаар нь гаргаж ирсэн. Одоо ингээд итгэл там бол бүрээд 100 олон төдийгүй буддын шашинтай улс орнуудын одоо том шүтэн болчиход байж байгаа. За ер нь бол Улаанбаатар хотоос Оросын холбооны улсад визтэй зорчиж байхад бол 7 хоногт 2 автобус том автобус 90 хүн итгэл тамбыг зорддог байсан. За визгүй зорчдог болсноос хойш 7 хоногт 5-7 хүн 5-7 автобус итгэл тамбыг зорддог боллоо гэсэн нэг юм статистик байдаг. Яриа байдаг тий. Тэгэхээр үнэхээр одоо сүсгтэн олон бол итгэл там руу бол маш ихээр явдаг болсон нь бол очиж одоо мөргөж, ариусж, зам мөр буян заяага даатгадаг болсон нь бол нууц биш ээ. Зөвхөн Улаанбаатарчууд яваад байгаа юм биш. Монголын одоо хот хөдөөгөөс хүмүүс зорж итгэл там руу явдаг болжээ. Ийм цаг үед монголчууд, монгол хүн тэгээ бүр одоо тэр тусмаа энэ орон нутгийнхоо шүтээнийг ил гаргаж нийтийн сайн сайхан үйлсийн төлөө, нийтийн тусын тулд одоо ингэж сүсгтэн олны мөргөлийн энэ одоо жимийг орон нутг руу татах тал дээр одоо ямар бодолтой байд юм бол та бүхэн эдгээр одоо шийдвэр гаргагч биш ч гэсэн орон нутгийн иргэдийн ахмадуудын хувьд ямар бодолтой байдаг юм бол за энд бол ер нь яг дэх нь үедээ миний мэдэх бол намайг баг шиг байх үед бол нутгийн ахмадууд за жалгын одоо улсууд шүтэд хүндэлдэг улсууд бол ер нь зүгээр би хоног сарын мэдэхгүй хэдэн хугацаанд очиж иргэдэг байсан. Ямар ч байсан зул тасалдгүй байсан баг нутгийн одоо гөгчүүд бол. За тэрнээс хойш бол одоо миний мэдэх дамдмаа энэ арчил хөгжөөж 90 хэдэн оноос хойш бол хүний очих, ирэх, шүтэх энэ бол эрс нэмэгдсэн л дээ. Ер нь тэгээд миний дуулж үтснээр бол одоо ер нь манай өлзөө өчгөл түрүү ярьлаа. Ямар ч байсан тэр өндөрлөг дээр гарахад тэр одоо өндөрлөгөөс нүдэнд харагдах гэдэг юм уу? Тэр одоо орчноос л харагдах газар бол ямар ч байсан одоо тэр аюулт өвчин дахал ганзууд янз бүрийн зовлон бэрхшээл хүм малын одоо зовлон гачгүргүй байхыг одоо би бол тэртээ тэргүй наддаар очиод мөргсөн мөргөөгүй би хариуцж явах ёстой гэж ийм хангалттай байсан шиг байна. Би бол тэгж ойлгодгийн. Ер нь бол одоо зүгээр надаас хүсвэл нутгийн ах トゥ унэр бүгд л очиод тэнд бол нэг очичоод одоо нэг шороо тэгээ одоо бол ондоо болцсон байгаа. Бүр дэх нь үедээ бол ил байхдаа бол шороо нь бол бүр шал ондоо одоо зүгээр би амандаа хийгээд уусгаж үзээгүй зүгээр ер нь уустдаг барьдаг гэж ярьд юм билээ. Их нунтахын тийм илс шиг тийм торгон илс тийм байдаг ус. Тэгээд тэр үед бол одоо тэр нэг илс энэ аваад одоо нэг юу гэдгийг мал идэ одоо нэг уруу байвал цацах ч юм уу хүүхэд шуухад нэг ханаа шуухнаа хөрөөл бас нэг буцлах суусанд ус уцалгаа тэгээд амсуулчих юм уу гэх мэтлэнгээр бол зүгээр болчих шиг ийм юмнууд бол байсан. Тэгээд одоо бас биднүүд энийг ярьдаг юм л да. Ер нь бол цаашид одоо ингээд улс даяарын хэмжээнд дэлхийн хэмжээнд одоо ч бүр яригдлаа. Ийм болов яад юм бэ гэдэг талаар бол ярьж ирсэн. Ер нь бол одоо сүүлийн 4-5 жил дан сонсож ганц нэг одоо тийм одоо түүх соёл мэддэг ч юм уу бурхан шашин бас хүндэлдэг ч юм уу тийм гадны нэг цөөхөн хэдэн хүн ирдэг болсноос
ер нь нутгийн улс. Нутгийн улс дотроо бол аль чиг газар одоо Монгол улсын аль чиг хэмжээнд байсан бол зорж ирдэг. Ер нь ирсээр байх газар гэсэн. Ийм л юм байгаа. Манай нутгийн одоо түүх судлаач түүхийн музейн эрхлэгч байсан Магсаргуун Мэждгүмб гоо одоо 1978 байна уу оны үед одоо энэ Сэрэхэдийн хамблан байсан одоо Сингэрэн бүчгөө дээр очиход одоо Мэждгүмб гоо тэгжсэн гэж. Юу одоо энд одоо ахтайгаа золгож ингээд авга ахтайгаа ирж уулзж байгаа нь бол сайхан юм. Чи одоо тэр гисэр багшийн тэр одоо сайхан шүтэн байгаа тэн дээр чи ер нь очиж үзсэн үү гэж ингэж Сингэрэн бүчээ. Тэгэхээр зэрэг би тэн дээр очиагүй юм байна гэж ингэсэн гэж. Тэгэхээр зэрэг чи одоо тэн дээр очих хэрэгтэй гэдэг. Тэгээд тэнд очиж уулзсныхаа дараа ирээд одоо хангаас одоо тэр хамаатан сатан байсан тэр Магсаргуун тэр Мэждгүмб ах түнд байсан. Тэгээд 66-гаар явж наанаас нь явган очиж ингэж ийсэн байм л та. Тэгэхээр зэрэг бол энэ бол ер нь бол Монголын ард түмний одоо энэ шүтэн төв халахчуудын энэ одоо энэ шүтэн юм аа л гэж би бол тэгж ойлгох юм л та. Тэгэхээр зэрэг энийг бол одоо нийт ард түмэнд хэрэг тусвалах үүднээс нь одоо ижил хэмжээнд ингэж зааж бурханчилж ингэх бол одоо чухал хэрэгтэй зүйл гэж би бол бодож байна да. Итгэлд багш үлдсэн очиж үний нэг л дээ. Тэгээ яг энэ хоёр хүний бол одоо эрдэм чадал гэдэг юм уу тэрийг зөрүүлж би мэдэхгүй. Зүгээр ямар тааш гисэн бол одоо олон түмэнд шүтэн болсон гэдэг нь бол хүмүүсийн дунд ил боллоо. Нэгдүгээр хоёрдугаарт хэвэл бас энэ уулын тагтанд ингэж байжод харуу хамгаалт бас муутай болж байна. Тэгээд энийг үрүүл ерөнхийдөө улсын хамгаалтанд авч, төрийн хамгаалтанд авч тэр одоо соёл усрлын яам нь одоо тэр үнд шүтэн гэдэг юм уу ийм одоо юмдаа бүртгэж ЮНЕСКОд бүртгэл ийм олон улс баталгаажуулна нэгдүгээр. Хоёрдугаарт гэвэл энэ цаг нь болж гэж бас хүмүүс ярьж байгаа. Тэгээд нэгэн цаг нь болоод гараад ирж байгаа бол одоо олон түмэнд нийлтээ болгоод олон түмний одоо мөрөглийн зам туслахгүй болгосон зөв юм болоо даа гэж одоо бас бидний бол нутгийн улсууд бас бодож идэг тийм. Тэгтээ нөгөөтэйгээр бас ерөнхийдөө бас эн чинь илдэлд янз бүрийн санаа бодолтой хүмүүсүүд бас ирэх учраас энд бол төрийн хамгаалалт гарцаагүй байж ийж байх юм бол сая бол хаанаа бол үйл ажиллагааны чигдэх юм бол удаа л гэж санаж байгаа юм л да. Одоо аграм цоржийг буцааж одоо яг байсан содон доржоо ууланд нь одоо авцарцалнаа гэд. Тэгэхээр бол одоо энэ хоёр шүтэн бол тэндээ залагдах нь. Тэгээ ойлгож байгаагаар бол ерөнхийдөө бол энэ шашинд элэгтэй, сэтгэлтэй энэ бүх улс бол мэдээж энийг бол одоо ганцхан Монголоос төдийгүй зорих их замын газар болох нь л дээ. Би бол тэгж ойлгож байгаа. Тэгэхээр миний хүн бас нэг бодож явдаг юм бол тэнд бол зайлшгүй харуул хамгаалт янз бүрийн юм бол гарцаагүй л да. Зүгээр дээр нь бол тэр ихтгэл тамбын хэмжээний одоо тийм бүрэн их биеэрээ харагддаг юм гэхэд ямар ч байсан байх одоо байрлах одоо тэр бунхан гэдэг юм уу тэр одоо юуг нь бол одоо ямар нэг гисгээс одоо болдог бол чэйжин биеийн юм уу үгүй бол мэлмийн гисг юм уу ямар ч үг байсан би одоо бодит хүнд очиад залбирч байгаа гэдгээ ойлгох хэмжээний одоо тийм нэг хэмжээнд одоо сав байр бариач юм хадгалт хамгаалалттай болгооч яа л ингэж бол бод. За Цахир сумын иргэн одоо Нүлзий Батгай өнгөрсөн жил нутгийн шүтэн болсон өвгөн гэсрэл ламын зургийг бурханчлан бүтээлгсэн байдаг. Тэгэхээр 1800 оны үед 1800 оны дунд үед одоо адилхан ингээ техник өгж өгөө байсан мэдээж. Тэгэхэд одоо бас нутгийн зураачдын зурж бүтээсэн гар зурганаас одоо их зургийг харж ээж бурхны бүтээх дэг жайгийн дагуу ингэж бурханчлж шүтэн болгож оруулсан байдаг. Ийм буянтай үлсийг хийсэн. Тэгэхээр Үлзий Батгай та одоо энэ ямар их сурвалжаас энэ өвгөн гэсрөгчийн зургийг одоо яаж бүтээлгсэн тухайга сонирхуулж ярьж өгнө. За энэ манай нутгийн дунд бол гисрөгшийн 3 янзын
зураг байгаа юм. За нэгдүгээрх нь болохоор тэр одоо бид нэр тэр захир сумын захир тойл гэж бичсэн ном гарсан. Тэр номон дээр бичсэн нэг зураг байгаа. За энэ үл тэр гисэр багшийн удмынхны хүн гэж түрүүн яригдсан даваа жанцсан гэдэг айлд байсан зураг. А хоёр дахь зураг нь болохоор манай нутгийн даваа гэдэг айлд бас нэг одоо хаандагаа шуулурсан тийм долгор байнд одоо байсан зураг байгаа. А гурав дахь зураг нь болохоор одоо Чангар-Бангийн гушууны зураач Ламжуу гэдэг хүний зурсан ийм гурван зургийг миний би олсон. Тэгээд энэ гурван зураг аваад тэгээд одоо энэ занутрын нэрэмдэж шишний одоо урлагийн дээд сургуульд очиж тэнд багш тэр шээрв жамц гэдэг багш нар очсон. Тэгээд шээрв жамц багшд бол би гурван зураг ийм одоо нэгдүгээр би домгийг ярьж өгсөн. Тэр өвөл өндөг өгөн гисрэгчийн домгийг ярьж өгöd. А хоёрдугаар тэгвэл гурван зургийн одоо бүтээсэн зургийг одоо хүмүүсийн авсан зурнуудыг авч өгсөн. За энэ гурван зургаас одоо тэгээд бүтээгээд одоо харж агаад өөрөө бүтээгээд ингээд өгөөч гисэн. Тэгээд энэ хүний бүтээсэн одоо өндөл одоо бүр бүтлэн оруулсан гэж тэр хэвж юмс хэлээд ардтан тэр сургуулийн тамаа тэмдгээс зарсан их хөв зураг бол одоо манай хүүгэнд байгаа юм л да. За тэгээд энэ зургийг бүтээгээд одоо бид нэг ингээд харахад бол тэр долгоргонд байсан тэр харандаа мудгаар одоо бидний мэдгээр харандаа байгаа шүү. Тэгээд тэр үед ямар юм байсан. Тэр зургаар зурсан зургийг голж авч бүтээсэн юм байна лээ. Тэгээ хоёрдугаар бол энд нэг тэр үүл эдэн нэлийн оруулсан бас тэр үүл өндөг өвгөн гисрэгтгийг санааг одоо гаргадаа гэж өөрөө ярьж байсан. За хоёрдугаар тэгвэл тэр бурхан ном бүтээдэг тэгж аягаараа одоо энийг бүтээсэн. Одоо бүр хөтлөмтэй ингэ заавар зөвлөгөө аваад ингэ бүтээсэн гэж над хэлж ирсэн юм аа. Ингэж энэ зураг бүтээгдэж одоо Шууд нутгийн олон тус хүртээ болсон ийм учиртай юм. Бид бүхэн өнөөдөр 21-р зууны ихэнх үед амьдарч байна. Хүн төрлөختөн өнөөдөр эдийн засгийн хэрэглээ, зах зээлийн эдийн засгийн шилжилт гэсэн ийм одоо ойлголт ухтгон оюун санаанд юм давмгаалж байна. Угтаа бид нар бол хүн төрлөختөн өнөөдөр эдийн засгийн шилжилтээсээ илүү оюун санааны их том шилжилтийг хийж байгаа ийм эрен цаг үе. Өөрөөр хэлбэл оюун санааны том шилжилт гэдэг бол өв уламжлалаа сэргээх, амьдрахын мөн чанар, утга учирыг одоо мөн чанарыг таних, хүн байхын утга учирыг, их дэлхийн газар шороогоо хайрлан хамгаалахын утга учирыг л одоо улам их таньж мэдхийн төлөө одоо эрэмлж ихсэн ийм цаг үед амьдарч байгаа. Тэгэхээр ийм цаг үед амьдарч байгаа бид бүхэн өнөөдөр уул ус, нутаг усны шүтэн болсон газар дэлхий өвөг дээдэс энэ бүгдийн амьдрал, тэмцэл, мөн чанар, амьдралын одоо их ухаан энэ бүгдийн төлөө одоо тэмцэх суралцах ёстой ийм цаг үед бидний өмнө тулгарч ирээд байгаа. Энэ цаг үед орон нутгийнхаа шүтэнийг сэргээх, төмөн олонд сурталчлах, бүтээх. За мөн улмаар энийг зөвхөн одоо нутаг орон жалгын шүтэнээс л одоо улам алсруулж нийт Монгол үндэстний цаашлуулбар буддын ертөнцийн, буддын соёлын, буддистуудын одоо том шүтэн ийм болох үйлсийн төлөө та бидэн өнөөдөр хоромхон зур ярилцлаа.